Үндсэн хуулийн 57-гийн 2 дээр зарим чиг үүргийг шилжүүлж энэ хот байгуулах ийм заалт байдаг. Тэгэхээр одоо энэ шинээр өөрсөж байгаа Багнуур хот, Налаа хот маань яг ямар чиг үүргүүдийг чиг үүргийнхаа нийт одоо дүүргийн чиг үүргүүдийнхаа хэдэн хувийг шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ үүсгэн Багнуур хотын захирагч болон зөвлөл тэгээд Багнуур дүүргийн засаг дарга болон иргэдийн хурал хоёрын одоо гол ялгаанууд нь яаж харагдах вэ? Ямар давхарлууд үүсэх вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. За тодорхой хариулъя. Замар сайхан сайд хариулъя. За үндсэн хууль болон хот тосгоны эрх зүйн бодлогын тухай хууль, засаг сахианы нэгжийн тухай хууль гэдэг нь холбогдох 4 журмтай уялдуулаад анх улсын их хурлаар тогтоол батлагдахтаа засгийн газраас орж ирэхдээ үндсэн хууль холбогдох зүйл заалуудаа нийцүүлээд хотын захирагчийн зөвлөл байгуулагдтал тухайн одоо чиг үүргийг хотын дүүргийн засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал гүйцэтгэнэ гэсэн ийм заалттай байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ үндсэн хуулийн зохицуултуудыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан 6 хот, улсын зэрэгэлттэй, орон нутгийн зэрэгэлттэй 43 хот, дагуул 4 хотыг байгуулахар шийдвэрлснээс улсын зэрэгэлттэй хотуудаас Налаа Багнуурыг ингэж одоо үйл ажиллагаагийн цааш нь зохион байгуулалт эдлэр газар хил зааг чиг үүргийн шилжилт төсөв санхүү хүний эзэн бэлтгэлийг хангахаар ингэж тусгасан байгаа. Тэгээд чиг үүргийн давхцал хариуцлагын одоо зааг ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуултыг тусгасан байгаа. Тухайлбал улсын зэрэгэлттэй хотын зөвлөл захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд дүүргийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын засаг дарга нь хотын зөвлөлийн захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх энэ одоо заалтыг хуулийн тусгасан байгаа. Тэгэхээр ингэхээр энэ дээр ямар нэгэн одоо давхардал гэдэг юм хэдэл үүсэхгүй энэ одоо үйл ажиллагаа нь таслахгүй явах боломж нөхцөл, өөрөөр хэлбэл хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нь шатараалсан алхмууд хийгднэ гэсэн үг. За инг төвшин шин тодруулж асууя. Үндсэн хуулийн 57-гийн 2 дээр болохоор хот тосгон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх байдлаар одоо улсын хурл шийднэ гэдэг. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг гэдэг нь одоо шилжүүлээд нийтдээ ингээд бараг 100% шилжүүлж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй байгаа. Үндсэн хуулийн дээр болохоор зарим чиг үүргийг гэж байгаа болохоос биш 99% ч юм 99% гэдэг чинь баг одоо ихэнх чиг үүргийг нь шилжүүлэх гэдэг байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой зөрчил үүсэхгүй юу гэдэг үүднээс нь асууад байна. Тэгэхээр ямар практик дээр ямар зөрүүнүүд үүсэх юм тэгээд энэ ялгаанууд нь хэдэн хувь нь ямар чиг үүргийнхэн хэдэн хувь нь энэ хот руу шилжих гэдэг юм гэдэг ийм асуулт байна. За амар сайхан сайд хариулъя. Тэгээ мэдээж одоо засаг сахианы нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар бол засаг дөрийн одоо бас төлөөллийн чиг үүргүүд өөрөөр хэлбэл одоо засгийн газрын өөрийн хөтөлбөр үйл ажиллагаа за мөн одоо холбогдох хууль тогтоомжийг сурталчлах таниулах иргэдэд төрийн үйлчлэгийг үргэх чиглэлийн ажлууд зохицуулагдаад явна. Үндсэндээ бол өдөр тутмын аж ахуйн болон хотын одоо хот нийтийн аж ахуйн ажил хотын захирагч руу шилжнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хуулиудаараа тухайн чиг үүргүүд нь зохицуулагдаад хэрэгжээд явна гэсэн үг. За ажлын хэсэг нэмэлт тайлбарууд өгч байна. За ажлын хэсэг хариулъя 4-р графо. За инг төвшин гишүүний асуулт нэмж хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны
тэрийн нарийн бичгийн даргын албан үүргийг төр орлон өсгөж Батбаян байна. За үндсэн хуулийн заасанчлан яг энэ чиг үүргийн шилжилттэй холбоотой зохицуултыг Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нийт түүний удирдлагын тухай хуулийн тодорхой заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн засаг захиргааны нэгжлэр хийж байгаа ерөнхий чиг үүргүүд нь бол иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. Энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа зарим чиг үүргийг нэгжийн хуулийн 68 дугаар зүйл заасны дагуу одоо хотын зөвлөлд шилжүүлэх ёстой байж байгаа. Тэгэхээр одоо энэ тохиолдолд бол зөвлөлийн чиг үүргийг иргэдийн хурал хэрэгжүүлээд явхад бол ямар нэгэн давхтал зөрчил үүсэхгүй болоо гэсэн одоо байр суурьтай байгаа ажлыг гэсэн. За инх төвшин гишүүн тодруулж асууя. Хариулт хангалтгүй л байгаад байна гиндэ. Тийм би нөгөө чиг үүрэг тавьж чаад уул нь ингээд ийм чиг үүргүүдийн хэдэн хувийг нь яг зарим гэдэг нь одоо шил хэдэн хувьд ороод байгаа, хэдэн хувийн шилжүүлээд байгаа гэдэг л юм хүсэж байгаа. Эсвэл яг нөгөө талаас нь асуул энэ дүүрэг дээр одоо үлдэж байгаа багнуур дүүрэг одоо наллах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга дээр нь яг ямар эрх үүргүүд нь үлдэх юм одоо зэрэгцээд хот байх нь шүү дээ, зөвлөл байх нь байна. Тэгээд иргэдийн хурал, иргэдийн хурал, дүүргийн засаг дарга гэсэн ийм институцүүд ингээ байх нь байна. Тэгэхээр яг дүүргийн иргэдийн хурал дээр нь ямар одоо юм үлдэх гээд байгаа одоо нөгөө талаас нь асуувал засаг дарга дээр нь ямар эрх мэдэл үлдэх гээд байгаа гэдэг тэрийг асуув. За дөрөвдүгээр микрофон. За нэмж хариулъя. Яг тэдэн хувийн шилжүүлэх гэдэг асуудал маань өөрөө тухайн дүүргийн орон нутгийн саналаар засгийн газар дээр одоо нэгтгэхэд Монгол Улсын их хурлаас одоо шийдвэрлэхээр хуулийн зохицуулт байж байгаа. Одоо зөвлөл маань өөрөө хэрхэн сонгох вэ гэдэг сонгуулийнхын тогтолцооны хүртэл нь эрх зүйн хувьд бол бүрэн гүйцэд байхгүй байгаа. 27 оны 1 сарын 1-ээс ажиллах ёстой. Энэ хугацаанд бас энэ эрх зүйн одоо хийдлийн асуудлыг бол бид нэр хамтарч одоо шийдвэрлэх шаардлагатай байгаа. Одоогоор одоо зөвлөлийн чиг үүргийг иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэрэгжүүлээд явхад иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уулын зөвлөлдөө тодорхой чиг үүргээ шилжүүлэх ёстой байгаа. Энэ тохиолдолд яг өнөөдөр ярьж байгаа кейсэн дээр тийм. За даваа хөгийн пүрэв даваа.